тархан суусан элэг нэгт монголчуудаа шинжлэх ухааны танин мэдхүйг эхэл дээрээ түгээхээр асчлуу миний бие Монгол улсын Улаанбаатар хотоос сайн сайхан бүхнийг хүсэн мэдчилж байна. Хиймэл оюун техник технологийн 7 хоногийн мэдээ хүргэдэг галуу шоу нэвтрүүлгийн энэ удаагийн хамтран ажиллагчаар спортын хувьцаг Америкаас ураатай Заяа спорт шоп ажиллаж байна. За энэ 7 хоногийн хиймэл оюуны салбарын хувьд бол маш тогтворгүй болж өнгөрлөө гэж үзэж болохоор байна. Бараг одоо энэ жилийн тэрч байтгаа те баг бүх цаг үеийн хамгийн эгзэгтэй 7 хоног гэж хэлж болохоор байгаа. За дэлхийн хамгийн том 2 хиймэл оюун хөгжүүлэгч улсууд болон одоо Америкийн 2 том компаниудын хооронд өрсөлдөөн үзэл сурталчилсан одоо зөрчил болон технологийн салбарын одоо те ажиллах хүчний томоохон бүтцийн өөрчлөлтөөр те өнгөрсөн буюу энэ 2 дугаар сарын сүүлийн 7 хоног онцлог болж өнгөрлөө. За ингээд та бүхэнд хамгийн чухал гэсэн мэдээллүүдийн багтаасан 7 хоногийн томыг хүргье. За өнгөрсөн 7 хоногт хиймэл оюуны хувьд бол хамгийн дуйлаантай үйл явдал нь Америкийн нэгдсэн улсын засгийн газар болон Антропик компани түншлэл бүрэн нуран унсан явдал байлаа. За энэ нь одоо захиурын хүндийд хиймэл оюуны аюулгүй байдлын талаарх иргэний дайн шахуу тийм зүйл тэгдээд байгаатай адил зүйл болоод байгаа. За байр суурийн хувьд бол Антропикийн гүйцэтгэх захирал Дарио Амоде одоо Пентагоноос тавьсан Клауди загварын ёс зүйн хариуцлагыг хязгаарлалтыг одоо цуцлах тийм шаардлагаас бол татгалцсан баг. За ингэхдээ тус компани 2 гол зүйлийг огт хүлээн зөвшөөрөхгүй гэдэг мэдгдсэн. Энэ мэдээлэлтэй Клаудиг одоо энэ Клауди гэдэг өөрсдийн үйлчилгээ Америкчуудын эсрэг олноор нь хянах тантахад бол ашиглахгүй байх. Мөн одоо бүрэн автомат үхлийн аюултай зэвсэг ашиглахгүй байх гэж одоо тусгаж өгсөн бол байр суурийн хувьд бол маш тийм зарчимч ёс зүйтэй байхыг эрмэлзэж байгааг нь харуулж байгаа. За энэний эсрэг одоо хариу арга хэмжээний хувьд бол Пентагоноос Америкийн нэгдсэн улсын засгийн газраас бол түүхэнд байгаагүй алхам хийсэн. За Америкийн нэгдсэн улсын засаг захиргаанаас Антропикийг үндэсний аюулгүй байдалд нийлүүлэлтийн сүлжээний эрсдэл учруулагч гэж зарлаад тэгээ бүх холбооны агентлагуудтай бол энэ Антропикийг ашиглахгүй байх тийм Антропикийн гаргасан технологиг ашиглахаа одоо нин даруй зогсоох тийм тушаал өгсөн баг. За Антропикийг одоо шахснаас хэдхэн цагийн дараа энэ боломжийг одоо овжноор ашиглаад OpenAI компани Пентагонд томоохон гэрээ агуулад цэргийн нууц сүлжээнд өөрийн загваруудыг нэвтрүүлэхээр болоод амжсан баг. За Сэм Алтман одоо аюулгүй байдлын хязгаарлалт бол хэвээрээ байгаа гэж мэдгдсэн ч гэсэн одоо энэ алхам нь олон нийтийн зүгээс маш хүчтэй тийм шүүмжлэлтэй тулгараад байгаа юм байна. За Пентагоны уг гэрээний үр дагавар одоо зах зээл дээр бол шууд харагдаж эхэлсэн. Түүхэнд анх удаа Антропикийн үндсэн үйлчилгээ болгон Cloud application App Store дээр одоо ChatGPT болон Gemini-г гүйцээд номер 1 одоо үнэгүй аппликейшн болсон баг. За энэ хүү өсөлт нь бол Антропикийн одоо үзүүлсэн зарчимч одоо байдлыг иргэний эрх чөлөөг хамгаалж байгаа ёс зүйтэй алхам гэж үтсэн одоо хэрэглэгчний ухамсартай шилжилтээс үүдэлтэй гэж одоо харагдаж байгаа. За араас нь өнгөрсөн амралтын өдрүүдээр энэ cancel ChatGPT гэсэн тийм хаштагтай OpenAI-г эсэргүүцсэн тийм хөдөлгөөн бол цахим орчим бол хүчээ авцсан байгаа. За хэрэглэгчд бол OpenAI-ийн одоо цэргийн салбартаа гүнзгийрч байгаа энэ харилцааг бол эсэргүүцээд өөрсдийн аккаунт устгаад одоо Anthropic эсвэл одоо нээлттэй хийн загварууд руу шилжилж эхэлсэн байгаа. За OpenAI-ийн хувьд бол өнгөрсөн 7 хоногт Пентагоноос гадна одоо Amazon-тай хамтын ажиллагаа эхлүүлсэн байгаа. Гэхдээ Microsoft компанитай хийсэн хамтын ажиллагаа өмнөх хамтын ажиллагааг бол үргэлжлүүлнэ гэдэг бол бас мэдэгдсэн. За уг хамтын ажиллагааны гэрээ нь одоо 110 тэрбум долларын санхүүжилтийн багцын тухай ер нь бол яриад байгаа. Ийм том гэрээ. За энээсээ 50 тэрбум долларын хөрөнгө оруулалтыг л одоо Amazon компани аль хэдийн бол ингээ хийцэн одоо OpenAI-д оруулсан байж байгаа. За энэ бол түүхэн дэх одоо хамгийн том дүнтэй хамгийн одоо том ийм мега гэрээнүүдс ер нь 2 төчигдэж байгаа. За хамгийн сонирхолтой нь энэ хамгийн том дүнтэй хамгийн одоо тийм хамтын ажиллагааны гэр бол мөн л одоо OpenAI байдаг. OpenAI Oracle-тай хийсэн гэрээ 300 тэрбум доллар байсныг бол өмнө галуу шоу нэвтрүүлгээр бас ярьж байсан. За ингэснээр OpenAI-ийн хувьцаа анх удаа Microsoft-оос гадна энэ одоо OpenAI-ийн хувьд бол анх удаа Microsoft-оос гадна өөр cloud технологийн компани болох нь Amazon-тай ингэж хамтран ажиллах гэрээ байгуулад хамтын ажиллагаа эхлүүлээд байгаа явдал байна. За энэ хүрээнд Amazon-ы өөрсдийнх нь өрсөлдөгч Microsoft компанитай хамтарч ийн гэсэн үг шүү дээ уг нь бол. За Amazon-ы өөрсдийн бүтээсэн
Trainium гэдэг одоо чипийг бол OpenAI ашиглаад одоо хиймэл оюун сургах, ажилуулах одоо боломжтой болж байгаа. За OpenAI-ийн загварууд одоо бол Amazon-ы Bedrock платформ дээр stateful runtime environment буюу ийм зүйл дээр бол ажиллах ийм боломжтой болсон байгаа. За энэ нь юу гэсэн үг вэ гэхээр AI агентууд одоо хийж байгаа зүйлүүдээ бол одоо санах дурсамжтай болж байна гэсэн. Одоо тэрийг бол одоо мартахгүйгээр урт хугацааны нарийн төвхтэй даалгавар үзвэл тасралтгүй гүйцэтгэх чадвартай болсон гэсэн. За давуу тал нь бол мэдээж компаниуд өөрсдийн өгөгдөл дээр суурилсан бие даан ажилтдаг тийм ухаалаг дижитал агентуудыг Amazon-ы системүүдээр илүү найдвартай ажиллуулах боломжтой болох юм байна. За хэдийгээр Microsoft-ийн одоо томоохон өрсөлдөгч Amazon-тай томоохон гэрээ байгуулсан одоо OpenAI байгуулсан ч гэсэн одоо түрүүн хэлсэндээ OpenAI Microsoft-тай тогтоосон түншлэл үргэлжлүүлнэ, үндсэн түншлэл хэвээрээ байна гэдэг бол мэдгдсэн байгаа. За энэ хүрээнд бол энэ Microsoft-ийн cloud үйлчилгээ болох Azure-ийн одоо үүлэн технологиг ашиглаад хамгийн том одоо суперкомпьютеруудыг за чинь Stargate төслөө бол хамтран байгуулад хөгжүүлсээр болно гэдгийг мэдгдсэн байгаа. За Америкийн лабораториуд ингээд хоорондоо одоо засгийн газартайгаа хоорондоо одоо компаниуд нь хоорондоо одоо ёс зүйн асуудлаар маргаад ингээ байж ах зур хятадын DeepSeek гэдэг компани бол технологи маш том тийм цохилт өгөхөөр бэлтгэж байна гэж одоо ингэж гарч ирсэн. За DeepSeek энэ 7 хоногт бол DeepSeek V4 буюу одоо 4-р загвараа одоо танилцуулахар төлөвлөд байгаа. Бөгөөд энэ одоо хятадын парламентын 2 ч тийм том чуулгантай давхцахаар байгаад байгаа. За зарим мэдээллээр бол V4 нь бол нэг их 80 параметртэй бөгөөд код чих чадвараар cloud-ийн болон GPT-г гүйц төрүүлсэн тэр гэсэн тиймэрхүү мэдээлэлүүд шуумууд бол явж байгаа. За хамгийн сонирхолтой нь энэ DeepSeek-ийн шин загвар DeepSeek V4-ийг бол Nvidia-гийн GPU-нууд дээр биш. Nvidia-гийн одоо энэ дэлхийд дээр ашиглаад байгаа хардвер дээр биш, харин Huawei Ascend гэдэг энэ чип дээр бол ашиглахаар оновчилсан байгаад байгаа юм байна. За энэ бол хятад улс хиймэл оюуны техник хангамж хувьд бол одоо өрнөдөөс салаад одоо хараат бус болох томоохон алхам болж байна гэж ингэж харагдаж байгаа. За ингэснээр л хятад улс хиймэл оюуны бүрэн бие даасан тусгаар ус болж байна гэж үзэж байна. За хамтран ажиллагч байгууллага танилцуулъя. Энэ удаагийн нэвтрүүлгийг маань спортын хөвцийг Америкаас ураатай Zaya Sport Shop дэмжиж ажиллаж байгаа. За Zaya Sport Shop маань Nike, Under Armour, Adidas, Vans, Timberland, North Face, Sorel, Ralph Lauren, Polo, DR Martins гэх мэт одоо дэлхийн шилдэг брэндүүдийн спортын бол өдөр тутмын оригинал гутал, хувцас хэрэгслүүдийг бол хамгийн хямд үнээр бол санал болгож байгаа. За бүх бараа нь Америкийн нэгдсэн улс болон Англиас ирдэг. Одоо манай од мөндрийн өгүүлэгч, спортын тайлбарлагч Бацая ах маань өөрийн биеэр одоо өөрийн нэр төрөөр одоо баталгаатай оригинал гэдгийг нь батлан дааж байгаа. Тийм болохоор бол одоо хулих байх вэ гэж одоо айх бол ямар ч шаардлага байхгүй. За үнийн хувьд бол ер нь бол ингээд оригинал гэхэд итгэмээргүй тийм хямдхан байгаа даа болохоор хүмүүс хулих гэж одоо тэтгэм шиг байна лээ. За эдгээр брэндүүд бол тэр дундаа спортын хувцсуудыг бол хэрхэн оригинал юм бэ гэдгийг, яаж оригинал гэдгийг ялгах юм бэ гэдгийг бол заяах маань бол одоо хамгийн сайн мэдж байгаа. За мөн өөр одоо энэ тентгийн хямдрал оромшуул одоо яг тэр дэлгүүрээс нь яг брэндээс нь одоо үзүүлж байгаа хямдрал оромшуулуудыг амжаагаад одоо ингэж авчир зардаг болохоор тийм хямдхан байдیں۔ Гэт одоо нууцаа хуваалцсан байна лээ. За одоо нууцыг нэрчл одоо дөөрс. За хаягийг нь бол мэддэг хүмүүст гэж хэлгээд л өмнөх хаяг болно. Одоо өөрчилсөн нүүсэн байгаад байгаа. За нисдэг машины замын эсрэг талд жоохон урагшаа авахад маргад төвгээд байгаа. Дээр мангар томор ингээ Zaya Sport Shop гэж бичсэн. Баалахаар андчгүй дээ. За асуудал авлахад сонирхох зүйл байвал Facebook хаяг нь Zaya Sport Shop гэдэг байгаа. Утас нь 88 тэг тэг 91 92 юм байна шүү. За баярлаа. Шинжлэх ухаан тань мэдхийг одоо дэмжиж ажилласан спортын утсыг Америкаас ураатай Zaya Sport Shop маш их баярлаа. Та бүх маань ч ер нь бол Zaya Sport Shop-оос очиж гутал хувцас бол шинжлэх ухаан тань мэдхийг дэмжиж байгаа хэрэг болно шүү гэдгийг бол одоо дашрамд хэлмээр байна. За баярлаа. За дараагийн мэдээлэл рүү эргээд оръё. За өнгөрсөн 7 хоногт технологийн ертөнцийн хоёр томоохон төлөөлөгч компаниуд AI суурилсан одоо эдийн засгийн хатуу үннийг сануулж одоо 48 цагийн дотор 6,000 ажилчнаа бол ажлын байр бол цомгтгсан баг. За ийм л оюуны автоматжуулалт ирээдүйн одоо аюул бол биш. Одоо аль хэдийн одоогийн бизнесийн стратеги нь болцсон гэдгийг бол дараахан мэдээлэлүүд бол баталж өгөхөөр байгаа. За энэ болохоор энэ Twitter-ийн үүсгэн байгуулагч Jack Dorsey-ийн нэг компани блог буюу одоо энэ өмнө нь бол Square гэдэг нэрээр танигдсан байсан Cash App гэдэг
одоо аппликейшнийг бүтээсэн гэдгээр бол алдартай ийм компани байгаа. Энэ компани ганцхан өдрийн дотор 4,000 ажилтнаа буюу нийт ажилчдыгаа бараг 70% цамхтгсан. За доорсын мэдгэдэгтэй бол энэ AI-ийн ачаар цөөн хүнээр илүү өндөр одоо нягтралтай ажиллах боломжтой болсон гэж одоо мэдэгдсэн байна. За логистикийн програм хангамжийн аврах том компани WiseTech Global гэдэг компани байна. За энэ компани 2,000 ажлын байр бол цамхтгсан. За энэ бол нийт ажилчдын бараг 30%-тэй тэнцэх хэмжээний ийм том дүн одоо тоо баг. За гүйцэтгэх захирал Зүүбийн Аполло болохоор гараар код бичдэг инженерчлөө 90 үе бол ингээд дууссан гэж мэдэгдсэн байна. За сонирхолтой нь энэ мэдээний дараа Tech одоо WiseTech-ийн энэ хувьцаа нь 11% өссөн. За Wall Street ер нь бол одоогоор хүний тооноос илүү хөдөлмөрийн зардлыг багасгахыг бол дэмжиж байгаа юм байна гэдгийг бол энэ үйл явдал харуулж байгаа. За энэ бүхний дундуур одоо манай Google компани мал зүгээр суугаагүй мэдээж. За DeepMind-аас 2026 оны 2 дугаар сарын 26-нд Nano Banana-гийнхаа дараагийн загвар Nano Banana 2-оо танилцуулсан байна. За Nano Banana нь ер нь бол зураг үүсгдэг хиймэл оюуны загвар шүү дээ тий. Ер нь бол салбар дотор өөрийнхөө зураг үүсгэж салбар дотор бол тэргүүлэгч нь байдаг үлээ. За уг нь бол одоо энэ шин загвар бол Gemini 3.1 Flash Image гэж нэрлэдэг байгаа. За гэхдээ одоо ер нь бол гол онцлог нь бол Pro загварын ухаалаг чадварыг Flash загварын хурцтай нэгтгэсэн гэж одоо өөртөө тайлбарлсан. Ер нь бол гол онцлогуудын одоо дурдаа явах юм бол хурдны хувьд өмнө нь бол өндөр чанартай зураг гаргахтаа одоо хугацаа шаарддаг байсан бол одоо бол Nano Banana 2 нь маш хурдан ажилдаг. За маш хурдан зураг зурж өгнө гэсэн үг. За энэ хэрэглэгч одоо зургаа шууд засах ч юм уу те олон хэлбэрээр турш үзэхэд бол тэгээ маш тийм эвтэйхэн болж байгаа гэж одоо үзэж байгаа. За мэдлэгийн хувьд бол одоо энэ загвар Gemini-гийн бодит ертөнцийн мэдлэгийн сан гэдэг байгаа. Одоо баг Google гэсэн үг шүү дээ. Google-ийн одоо тэр хайлтын дотор байгаа тэр мэдээллийн мэдлэгийн санг бол ашигладаг. За жишээ нь одоо тодорхой яг нэг тийм түүхэн дурсгалт газрын зургийг зуруулъя гэдэг юм бол хайлтын системээс тэр одоо тэр тухайн мэдээллийг авч байгаа. За хамгийн бодит байдлаар дүрсэлдэг нэг иймэрхүү чанартай байна. Ер нь бол инфографик, диаграм болон хөгжлийн дүрслэлийг бол маш нарийн гаргаж чадна гэсэн байна. За дүрслэлийн доктортой байдлын хувьд бол нэг тийм дүр сонгож аваад өөрөөр орчинд ч юм уу өөрөөр өнцгөөс зурулахад бол тухайн дүрийн гадаад төрх бол огт өөрчлөгдөхгүй маш тийм доктортой хадгалагдж чаддаг гэдэг айгуу тийм алдартай болсон байлаа. Алдартай ч одоо тийм чадвартай онцлогтой. За энэ одоо мэдээж одоо тэр комик ном ч юм уу те эсвэл одоо киноны юм storyboard хийхэд бол хувьсгал хийхээр байгаа гэж одоо үзэж байна. За текст дүрслэлээ орчуулгын хувьд бол зураг доторх одоо бичрэг маш тод алдаагүй гаргахаас гадна одоо тухайн текстийг хүссэн хэл рүү за жишээ нь одоо англи хэл дээр замын тэмдэглэлийг бол хинди хэл рүү гэдэг ч юм уу те. За ийм одоо шууд хөрвүүлэх зураг ийм чадвартай болцсон. За аюулгүй байдал нууцлын хувьд бол AI-аар одоо үүсгэсэн зураг гэдгийг одоо хэлбэрхэн ялгахын тулд Synth ID болон C2PA гэсэн тийм технологиудыг ашиглаж байгаа. За ингээд одоо ер нь бол ингэснээр хиймэл оюуны зурсан зураг гэдгийг бол дижитал гарын үсэг маягтайгаар гэж таних боломжтой болж байгаа юм байна. За одоогийн байдлаар Gemini application дээр одоо үнгүй шууд ашиглах боломжтой болсон байгаа. Мөн Google-ийн одоо Google Search гэдэг байгаа тийм Google-ийн Search дээр бол шууд AI хиймэл оюуны горим гэж байгаа. Тэр нь бол Google-ийн search одоо юу ч хамаагүй Google-ээс хайгаад үзвэл хиймэл оюуны цонхон шууд нээгдэд. За тэр цонхон дээр бол бид тэр хиймэл оюун ухаанаар одоо ухаантай хамтарч Google-ээс хайх иймэрхүү боломжтой болсон гэж ойлгож байна. За тэгвэл тэрэн дээр бол энэ бас Nano Banana 2 маань бол нэмэгдсэн байгаа юм байна. Мөн одоо Flow гэдэг одоо үйлчлэгийг хэрэглэдэг хэрэглэгчд маань бол энэ кредит ямар ч зарцуулахгүйгээр юм ашиглах боломжтой болсон байна. За ер нь бол энэ Flash гэдэг загварчин болохоор яг өмнөх хувилбар одоо тэр Pro загварыгаа одоо илүү хурдан болгосон иймэрхүү загвар байгаа шүү дээ. За одоо систем нэг буюу одоо шууд ингэж хариулах байдал. Ямар нэгэн тийм бодох, reasoning ч юм уу нэг тиймэрхүү ачаал өгөхгүйгээр маш хурдан хугацаанд ингэж хариу өгөх боломжтой болсон юм бол Flash гэдэг. Тэгэхээр энэ Gemini 3.1 Flash Image гэдэг ийм загвар байна. За тэгэхээр Gemini 3 Flash гэж бол загварыг бол бид нар бол өдөртөндөө ашиглаж байгаа байх. Би бол өдөртөндөө ашиглаж байгаа. Ер нь бол ChatGPT бол мартцсан байж байгаа. Тэрийг бол өдөртөндөө ашиглаад. Энэ Gemini 3.1 гэдэг бол цоошин одоо энэ загвар байгаа тийм 3-ын дараа гарч ирсэн загвар. За тэрний одоо Flash загвар нь гарч ирсэн. Гэхдээ зөвхөн image буюу энэ зураг зурдаг энэ хиймэл оюуны загвар нь гарч ирээд за тэрийг ерөөсөө энэ Nano Banana 2 гэж нэрлэдэг гэсэн. Тэгэхээр яг Nano Banana бол ер нь бол Photoshop-ыг халж байгаа гэдгээр маш алдартай ийм зүйл байж байгаа. За тэрнийхээ маш хурдан зурдаг ийм хувилбарыг бол гаргаад ирсэн гэдээ ойлгож болох нэ. За одоо дүгнэлт байдлаар хэлэхэд яг одоо бид бүхэн бол томоохон өөрчлөлтүүдийн дунд амьдарч байна.
ер нь бол амьдарч байгаа тийм ээ. За өнгөрсөн 7 хоног бол бүрч одоо томоохон өөрчлөлтүүдийг авчирсан тийм 7 хоног болж өнгөрлөө. Одоо аюулгүй байдал болон хэрэглэгчдийн эрх ашгийг эрхэмлсэн антропикийн тал бол засгийн газраас шахагдсан ч гэсэн олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөөд одоо эрх мэдэл эсрэг талдаа эрх мэдэл одоо ашгийг эрхэмлж байгаа нь OpenAI одоо үндэсний дэд үтсийн нэг хэсэг болсон нэг иймэрхүү үйл явдал бол дотоодын иргэний дайшгүй тийм зүйлийг бол Америкийн нэгдсэн улсын томоохон компаниуд хоорондоо гээд болон одоо энэ засгийн газартайгаа хийж явах зуур одоо өөр хятад маань одоо тийм улс өөрсдийнхөө одоо нүүдлийг хийгээд өөрсдийн хиймэл оюуны тусгаар тогтнол эрх мэдлийг баттахаар зэхэж байна гэж одоо ингэж харагдаж байна. За үүний зэрэгцээ нь хиймэл оюун AI-аас үүдэлтэй ажлын байрны сонгогдол гэдэг зүйл ердийн нэг зүйл үзэгдэл бол биш болсон байна. Ер нь л ажилтнуудаа халж цомготгоод байхад л одоо товцоо нөсөөддөг нэм хачирхалтай ийм зүй тогтол эдийн засгийн одоо энэ зах зээлийн зүй тогтол эндээс бол ажиглагдж байгаа ийм хачирхалтай зүйлүүдийг ажиглах боломжийг өгсөн ийм 7 хоног байлаа гэж үзэж болохоор байна. За баярлаа. Баяртай. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Одмондөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондөр нэр дээрх Худал ажлын банкны дансгаа 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Одмондөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.